Сайн байцгаана үзэгчдээ орон нутаг болон улс орон дэлхийд дахны үйл явдлын мэдээлэлээс бэлтгэн хүргэдэг сонор мэдээллийн хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Анхаарлаа татгална уу. Ингээд үзэгч та бүхэндээ эхний мэдээ хүргэе. Өнгөрсөн 2014 оноос ерөнхий боловсролын сургуулийн бүх төгсөгчдөөс Монгол хэл бичгийн шалгалтыг босго оноо тогтоохгүйгээр авч дараагийн шалгалтанд оруулдаг байсан. Харин энэ жилээс эхлэн эсэлтийн ерөнхий шалгалтын журамд өөрчлөлт орж Монгол хэл бичгийн шалгалтанд хамрагдсан сурагчид 400-аас дээш оноо авсан тохиолдолд эсэлтийн ерөнхий шалгалтанд орох эрх нь нэгдэх юм байна. Ихтэй сургуульд элсэн суралцуулах гол шалгуур болж өгдөг эсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл орон даяар өнгөрсөн 2 дугаар сарын 9-ний өдрөөс эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар бүртгэл дуусаад байгаамаа. Энэ хичээлийн жилийн хувьд 12 жилийн анхны төгсөлт болж байгаа бөгөөд өнгөрсөн жил манай аймгаас ерөнхий боловсролын сургуулийг 1536 сурагч төгсөж байсан бол харин энэ жил харьцангуй бага буюу 522 сурагч төгсөж байгаамаа. Үүнээс шалтгаан нь шилжилтийн үе буюу 12 жилийн анхны төгсөлт гэдгээр ийхүү бага сурагч төгсөж байгаамаа. Мөн энэ жилийн эсэлтийн ерөнхий шалгалтын журамд орсон бөгөөд өнгөрсөн 2014 онд бүх төгсөгчдөөс Монгол хэл бичгийн шалгалтыг босго оноо тогтоохгүйгээр авч дараагийн шалгалтанд оруулж байсан бол харин энэ жилээс Монгол хэл бичгийн шалгалтанд хамрагдсан сурагчид 400-аас дээш оноо авсан тохиолдолд эсэлтийн ерөнхий шалгалтанд орох эрх нь нэгдэж байгаамаа. Энэхүү Монгол хэл бичгийн шалгалт нь энэ сарын 21-ний өдөр улс орон даяар зохион байгуулагдах юм байна. За Монгол улсын засгийн газрын 37 дугаар тогтоолж байдаг. Энэ 37 дугаар тогтоолд ерөнхий боловсролын сургууль одоо төгсөгчдөөс Монгол хэл бичгийн шалгалт авна гэсэн юм заалт байгаа. Энэ заалтын хүрээнд гол одоо өөрчлөлт нь энэ жилээс эхлээд за нодон бол бас ерөнхийд нь авсан. Гэхдээ яг энэ Монгол хэлний шалгалтыг нодон яг ингээд оноонд тооцож аваагүй. Энэ жилийн гол ялгаа нь болохоор Монгол хэлний шалгалтыг бүх төгсөгч өгнө. Мөн эсэлтийн ерөнхий шалгалт өгч байгаа. Өмнөх оны төгсөгчд бас мөн өгж байгаа. Тэгээд энэ төгсөгчд өөрөөр хэлбэл Монгол хэл бичгийн шалгалт өгсөн суралцагчд бол одоо хаврын 6 сар зохион байгуулагдах эсэлтийн ерөнхий шалгалтанд хүссэн чиглэлийнхаа хичээлүүдээр шалгалт өгөх эрх нэгдэж байгаа гэсэн үг. Хэрвээ энэ сарын 21-нд болох Монгол хэл бичгийн шалгалтанд 400-аас доош оноо авсан шалгуулагчид дахин 4-р сарын 25-нд болох шалгалтанд хамрагдах боломжтой юм байна. Монгол хэл бичгийн хичээлийн шалгалтын сэдэв нь их хэлний боловсролын чанар, хэрэглээний чадварын дэвшиг тогтооход чиглэгдэх юм байна. Ирэх 2015-аас 16 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролд үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх цөм хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэхээр болоод байгаа лээ. Үүнтэй холбогдуулан тус хөтөлбөрийг хэрэгжүүлэх бэлтгэл ажил болгож аймгийн сургуулийн өмнөх боловсролын удирдах ажилтан болон багш нарт сургуулийн өмнөх боловсролын цөм хөтөлбөр сэдэвт сургалтыг 4 хоногийн турш зохион байгуулад байна. Өнгөрсөн 2014 оноос эхлэн улс орон даяар бага боловсролын сургалтын цөм хөтөлбөрийг аль бие ёсоор хэрэгжүүлж эхэлсэн. Харин манай аймгийн хувьд энэхүү хөтөлбөрийг эрхжил буюу 2015-аас 2016 оны хичээлийн жилд хэрэгжүүлж эхлэх юм байна. Энэхүү хөтөлбөр хэрэгжүүлж эхлэхтэй холбогдуулан аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хвшлийн цэцэрлэгүүдийн 318 багш удирдах ажилтнуудыг сургалтанд хамруулад байна. За энэ сургалтыг бол боловсрол соёлын шинжилгээ ухааны яам орон нутаг аймагуудад зохион байгуулахаар тусгаалсан одоо ийм төсөв хөрөнгөний гаргаад сурагч багш нар бэлтгээд тэр сурагч багш нар маань аймагуудаа ирээд явагдаж байгаа. За манай Орхон аймгийн хэмжээнд бол нийтдээ 320 багш маань 4 групп болж хуваагдаж явагдаж байгаа. За бус аймагуудыг бодоход бол манай цэцэрлэгийн багш нар бол маш их өргөн хүрээтэйгээр маш сайн хамрагдаж байгаа. Их олон ч багштай учраас 4 баг болж одоо сургуулиуд дээр сургалтууд маань явагдаж байгаа. Сургуулийн өмнөх боловсролын багш нар тус сургалтанд хамрагдсанаар цөм хөтөлбөртэй танилцаж, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга замыг эзэмших, цөм хөтөлбөрийг эцэслэн боловсруулах, түүнд хувь нэмрээ оруулахад чухал албагталтай сургалт болж байгаамаа. Дашрамт дуртад өмнө хэрэгжиж байсан сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөр нь хүүхдийн нас тус бүрээр нь 600 гаруй чадварыг эзэмшүүлж байсан бол энэхүү үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа цөм хөтөлбөр нь ердөө 46 чадварыг эзэмшүүлэх юм байна. Төрийн албаны тухай төрийн албан хаагчийн цалин хөлөс нөхөх төлбөр тусламж болон нийгмийн даатгалын тухай төрийн албаны байгууллага албан хаагчийн ажлын гүйцэтгэл үр дүнгийн тухай хуулийн төслүүд болон за эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжиж засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусан улсын их хурлд өргөн мэдүүлэхээр болсон байна.
16 бүлэг 63 зүйлтэй уг хуулийн төсөл батлагдсанаар уламжлалт төрийн албаны ойлголт үзэл баримтлалыг иргэдэд үйлчилдэг нийтийн алба болгох чиглэлээр өөрчлөх юм. Улс төрөөс хараат бус шудраг ил тод хариуцлагатай төрийн албаны эрх зүйн үндэс бүрдэж төрийн албаа ач тогтвортой ажиллах, төрийн алба хаших шалгуур нь зөвхөн мэрэгжлийн болон уг албыг гүйцэтгэх мэдлэг чадвар иргэдэд үйлчлэх үйлчилгээний чанар мэрэгжлийн ёс зүйгээр тодорхойлогдох нөхцөл баталгаажна. Мэдлэг чадвартай иргэдэд өрсөлдөөнөөр төрийн албанд орох боломж олгохын зэрэгцээ карьерийн шатлан дэвших тогтолцоог төрийн албанд нэвтрүүлнэ. Төрийн албаны тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг боловсруулахдаа Америк нэгдсэн улс, Канада, Орос улбаны улс, бүгд найрамдах Солонгос улс, Унгар, Япон болон бусад өндөр хөгжилтэй улсуудын төрийн албатай холбоотой хууль тогтоомж туршлагыг судалсан байна. Мөн өнгөрсөн хугацаанд манай улсад төрийн албаны тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэх явцад бий болсон ололт амжилт туршлагад тулгуурлажээ. Аж үйлдвэрийн салбарын 24.1%-ийг бүрдүүлдэг боловсруулах үйлдвэрлэл за 44.6 тэрбум төгрөг буюу 19.4%-аар өссөн байна. Хэдийгээр жил бүрийн 2 дугаар сард үйлдвэрлэл бага зэрэг саардагч боловсруулах аж үйлдвэрийн салбарын 117 тэрбум төгрөгийн бордуулалт хийжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 46%-аар нэмэгдсэн байна. Гэхдээ оны эхний 2 сарын үзүүлэлтийг авч үзвэл борлуулалтын хэмжээ 3.6%-аар нэмэгдэж 247.8 тэрбум төгрөгт хүрчээ. Салбарт орж ирсэн $10 тутмын нэг нь экспортын орлогоос бүрдэж байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ оны эхний 2 сард 25.7 тэрбум төгрөгийн боловсруулсан бүтээгдэхүүн экспортлсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 2.6 дахин буурсан дүн болохыг үндэсний статистикийн орооноос мэдээллээ. Боловсруулсан бүтээгдэхүүний экспорт буурахад кокс, шахмал түлшний экспорт огцон буурсан нь нөлөөсөн юм. Тодорхойлбол өнгөрсөн оны 2 дугаар сард 41 тэрбум төгрөгийн кокс, шахмал түлш экспортлж байсан бол энэ оны эхний 2 сард 692 сая төгрөгийн бүтээгдэхүүн экспортлжээ. Боловсруулсан бүтээгдэхүүний борлуулалт үйлдвэрлэлтэй давдаг дүр зураг энэ оны эхний 2 сард хадгалагдсан хэвээр байна. Үйлдвэрлэлийн хувьд сар шөнийн баяртай холбоотойгоор хонь ямааны мах болон бууз маншны үйлдвэрлэл 2 дахин нэмэгдэжээ. Өнгөрсөн сард Монгол улс 110 тэрбум төгрөг, оны эхний 2 сард 274 тэрбум төгрөгийн боловсруулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн байна. Үүнээс 62%-ийг нь хүнсний бүтээгдэхүүн, ундааны үйлдвэрлэл бүрдүүлжээ. Дэлхийд даяар уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд энэ онд түүхийн эдийн ханшийн савлгаа, геополитикийн асуудал болон өсөн нэмэгдэх зардал зэрэг олон асуудалтай нүр тулгараад байгаа гинэ. Эдгээрээс хамгийн их анхаарал татах 10 асуудлыг судалгаа шинжилгээний Deloitte компани тодорхойлсон байна. Өнгөрсөн онд уул уурхайн компаниуд зардлаа бууруулах чиглэлд анхаарлаа хандуусны үр дүнд 2015 онд компаниуд цаг үетэйг нийцсэн зардлын зохистой бүтцтэй үйл ажиллагаа явуулах төлөвтэй байна. Үүнтэй холбоотойгоор үйл ажиллагааны ур чадвараа дээшлүүлэх асуудалд анхаарна гэж шинжээчид үзэж байна. Тухайлбал судалгаа шинжилгээг шийдвэр гаргах төвшөнд өргөн ашиглах, инновацийн тусламжтайгаар өндөр зардлыг бууруулах зэрэг арга зам байгааг онцолжээ. Ялангуяа инновац, технологийн дэвшлийг үйл ажиллагаанаа нэвтрүүлэх нь чухал гэж харж байна. Мөн уул уурхайн салбарт эрчим хүчний зардлыг бууруулах асуудал энэ онд анхаарал татна гэж тодорхойлжээ. Үүнээс гадна салбарын санхүү хөрөнгө оруулалт, ур чадвартай хүний нөөцийн асуудал анхаарлын төвд хэвээр байна гэж үзэж байгаа юм. Түүнчлэн геополитикийн шинжтэй зах зээлийн савлгааг давахын тулд хувилбар таамаг боловсруулах, эрсдлийн менежментийн боломжоо сайжруулах зэрэг асуудал үүсч болзошгүйг анхааруулж байна. Мөн өмнөх жилүүдийн адил улс орнуудын засгийн газартай харилцаа холбоогоо сайжруулах, асуудлаа шийдэх арга замуудыг эрэлхийлэхэд бэлэн байх хэрэгтэй гэж үзсэн байна. Шудраг өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газрын дарга магнаа ажиллаж авах хугацаанд арилжааны 13 банкыг шүүхэд өгсөн. За тодорхойлбол иргэдээс арилжааны банкуд зээл олгохдоо үйлчилгээний зардал нэрийдлэр 1% шимтгэл авч байна гэсэн гомдол ирүүлж энэ асуудлаар арилжааны банкуудыг шүүхэд өгсөн. Хэрвээ шудраг өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газар яасан тохиолдолд зээл авахдаа төлсөн шимтгэлээ эргээд эргүүлэн авах боломжтой. Анхан шатны шүүхээс манай улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны банкуд иргэдээс 1% шимтгэл нэрээр мөнгө завшиж байсан тогтоогдож шүүхийн шийдвэр шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын талд гарсан удаатай. Энэ асуудал удирдал дамжиж явсаар 1 жил болсон бөгөөд өнгөрөх 7 хоногт давж заалдах шатны шүүх хурал нь болж мөн шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын талд гарсан. Хоёр шатны шүүхийн шийдвэрийн дагуу арилжааны банкудаас зээл авсан иргэд 1% шимтгэлээ буцааж авах нөхцөл байдал бий болсон талаар тус газрын эрх зүй дотоодын хэлтийн газрын дарга хичээнгүй ярьжээ. Тэрээр зээлдэгчийн
авч байгаа зээл тус бүр дээр гарч байгаа зардал янз бүр байдаг. Энэхүү зардалтаа тэнцэх хэмжээний шимтгэл болон хураамж авах ёстой. Тухайлбал 1 сая төгрөгийн зээл авахд 1% авна. Тэгэхээр 1 тэрбумаар зээлсэн дээлзэгч адилхан 1% шимтгэл хураамж төлнө гэдэг нь буруу. Кредит банкаас бусад 13 банк дээрх төрлийн зөрчилтэй байна. Зарим банк шимтгэл хураамжийг зэрэг авдаг. Зарим нь зөвхөн шимтгэл авдаг. Шимтгэл хураамж гэдэг нэг ойлголт. Нэг өсөндөө зээл авах явцад гарч байгаа бичиг баримт судалгааны зардал байхгүй юу? Үүнийг үнэн зөвөөр банкуд зээлдэгчтэй мэдэгдэх хэрэгтэй. Мэдээж үүний хүн тухайн банкны ашиг болж өгдөг хэмээн ярьжээ. Өөрөөр хэлбэл иргэд бүх шатны шүүгүүд шударга хүрстэй эрхчийн төлөх газар ясан тохиолдолд зээл авахдаа төлсөн шимтгэлээ эргүүлэн төлөх боломжтой гэнэ. Одоогоор 2 шатны шүүгүүд ялаад байгаа бөгөөд улсын дээд шүүгүүд банкуд гомдлоо гаргачихад байгааг нь хэрвээ улсын дээд шүүгтэр шударга хүрстэй эрхчийн төлөх газар ясан тохиолдолд тус байгууллагаас арилжааны банкудад дахин шалгалт оруулж цэвэр ашиг нь 80-аас 100 тэрбумаар тооцогдож байгаа асуудал хяналт тавих гинэ. Засгийн газрын 2011 оны 193 дугаар тогтоолоор баталсан ашигт малтамлын хүдэр бажимал бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага тооцох үндсэн зарчим аргачлалыг өөрчлөн найруулахаар тогтлоо. Өнөөгийн байдлаар сангийн сайд, уул уурхайн сайдын хамтарсан тушаалаар байгуулагдсан экспортод гарч буй уул уурхайн бүтээгдэхүүний нөөц ашигласны төлбөр тооцох, зах зээлийн үнийг нийтэд мэдээлэх үүрэг бүхий ажлын хэсгээс нүүрсний жишг үнийг зарлахдаа тухайн ордын шинж чанараас үл хамаар нийтлэг байдлаар буюу зөвхөн илчилгийн үзүүлэлтээр ангилж зах зээлийн үнийг тодорхойлж байна. Ашигт малтмалын хүдэр баяжмал бүтээгдэхүүний боловсруулалтын түвшинд тавигдах шаардлага ангилал тооцох үндсэн зарчим аргачлалыг өөрчлөн найруулснаар олон улсын жишгт нийцсэн нэр томьёолоор нүүрсэн бүтээгдэхүүний жишг үнийг зарлана. Ингэснээр бүс нутгийн стандартад нийцсэн ангиллаар нүүрсэн бүтээгдэхүүн экспортлогдох юм. Мэдээлэл хөтөлбөртэй хамт байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. Хөрвүүлэн та бүхэндээ гадаад мэдээгээ хүргье. Европын Төв банк өнгөрсөн 7 хоногт 9.7 тэрбум евротой тэнцэх засгийн газрын бонд худалдаж авснаа мэдээллээ. Тус банк эдийн засгаа дэмжихийн тулд 3 дугаар сарын 9-ноос эхлэн 1.1 их 80 еврогийн бонд худалдан авах хөтөлбөрөөр хэрэгжүүлж эхэлсэн юм а. Тиймээс эдийн засгийг дэмжих зорилтод хүрэхийн тулд энэ сард нийт 60 тэрбум еврог худалдан авах шаардлагатай байгаа юм а. Тухайлбал бонд худалдан авалтын томоохон хэсгийг хариуцаж байгаа Германы Төв банк хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш 3 өдрийн хугацаанд 2.1 тэрбум еврогийн бонд худалдаж авснаа мэдээлжээ. Одоогоор бонд худалдан авалт болон эргэн төлөлтийн хугацааны талаар тодорхой мэдээлэл гараагүй байгаа юм а. Гэхдээ өнгөрсөн 7 хоногийн худалдан авалтаас харахад эргэн төлөлтийн дундаж хугацаа 9 жил байгаа гэж Европын Төв банкнаас мэдээлсэн байна. Дараагийн мэдээ, Египтийн засгийн газар нийслэлээ шилжүүлж шинэ хот байгуулна гэдгээ мэдэгджээ. Өнөөгийн нийслэл Каир хотоос зүүн зүгт байрлах шинэ хотын төсөл 45 тэрбум Америк доллар зарцуулах төлөвтэй байгааг тус улсын дэд бүтэц барилгын сайд мэдгдсэн байна. 5-аас 7 жилийн хугацаанд хэрэгжих энэ төсөл хүн амын хит нэвтрэлтийг бууруулж төвөгжрлийг багасгахад чиглэх юм байна. Тиймээс засгийн газрын ордон, улсын байгууллагууд болон элчин сайдын яамдууд шинэ хот руу нүүх юм байна. Египтийн засгийн газар шинэ хот барих төлөвлөгөөгөө өнгөрсөн баасан гарагт эхэлсэн хөрөнгө оруулагчдын 3 өдрийн чуулганы үеэр танилцуулсан юм а. Ингэснээр Кувейт, Саудын Арабын нэгдсэн Эмират зэрэг улсаас нийт 12 тэрбум Америк долларын хөрөнгө оруулалт татаж чаджээ. 18 сая оршин суугчтай Каир хотын хүн ам эх 40 жилийн хугацаанд 2 дахин нэмэгдэх төлөвтэй гэж албаныхан мэдээлж байгаа юм а. Украины ерөнхийлөгч Петро Порошенко Кремийг нэгтгэсэн болон зүүн Украинд үүссэн нөхцөл байдалтайгаар холбоотойгоор Германы нэгэн сонинд өгсөн ярилцлагаанд Оросын холбооны улсыг олон улсын спортын томоохон тэнцээ наадмыг зохион байгуулах эрхгүйгээд 2018 онд Оросын холбооны улсад болох дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг болиулахыг барууны орнуудад уриалжээ. Тэрээр энэхүү урилгадаа дэлхийн аврах шалгаруулах тэмцээнийг бойкотлох талаарт хэлцэх ёстой гэж би бодож байна. Урт хугацааны турш Оросын цэргүүд Украинд байсаар ирсэн. Дэлхийн аврах шалгаруулах тэмцээн энэ улсад зохиогдно гэдэг байж болзошгүй зүйл тэд хөл бөмбөг улс төртөө ямар ч холбоогүй гэж бодож боловч тийм биш юм а. Минск байгуулсан гэрээгээ сахин биелүүлэхгүй байгаагаараа тэд олон улсын хууль дүрмийг зөрчиж байна гэжээ. Түүнчлэн Порошенко бид өөрсдийгөө цэргүүдийг хамгаалахын тулд илүү хүчин чадалтай болох шаардлагатай. Тиймээс бидэнд нисгэгчгүй онгоц шөнийн хараатай тоног төхөөрөмж хэрэгтэй байна. Би энэ талаар Германы канцлертай ярилцах болно гэдгийг нэмж хэлсэн юм а. Мөн тэрээр Оросын эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг чангатгаж өргөжүүлэх саналыг барууны орнуудад тавьсан байна.
Өнгөрсөн 4 жилийн хугацаанд буюу 2011 оны 3 сараас хойш Сирийн улсад 215,518 хүн амьд За үүнээс 66 мянган энгийн номхон иргэд байсан. Түүнчлэн амиа алдсан хүмүүсийн дунд 10,808 хүүхэд 7,000 орчим эмэгтэйчүүд байжээ. Их Британд төвтэй Сирдэх хүний эрхийн ажиглагч байгууллагаас Сир улсад 4 жил гаруй үргэлжилж байгаа хямралын тухай шин тайлан гаргасан байна. Нэм гарагт танилцуулсан тус тайланд дурдсанаар 2011 оны 3 дугаар сараас хойш Сир улсад 215,518 хүн амьд Үүнээс 66 мянган энгийн номхон иргэд байсан гэн түүнчлэн амиа алдсан хүмүүсийн дунд 10,808 хүүхэд 7,000 орчим эмэгтэйчүүд байжээ. Харин амиа алдагсдын олонх нь буюу 3/2 нь зэвсэгт мөргөлдөөнд оролцсон цэргүүд байсан байна. Тэгвэл Исламын улс Аль-Нусра фронт зэрэг зэвсэгт босгочдын талаас 27 мянган жихад эрсэтсэн байна. Мөн 3147 хүнийг хэн болохыг нь таниагүй байжээ. Гэхдээ энэ тоо баримт нь бүрэн бус болохыг Сирдэх хүний эрхийн ажиглагч байгууллагаас мэдгдсэн юм. Амиа алдсан хүний тоо 215 мянгаас их байх нь гарцаагүй гэж тус байгууллагын захирал Рами Абдел Рахма мэдэгджээ. Учир нь 20 мянга гаруй хүн сургаггүй алга болсон гэж бүртгэгдсэн байна. Иракийн засгийн газар эртний эд үеийн зүйлс болон Саддам Хусейны үеийн эд зүйлсийг Америкийн нэгдсэн улсаас буцааж авсан тухай CNN агентлаг мэдээллээ. Америк нэгдсэн улсын хэлээр нууцаар нэвтрүүлсэн түүх соёлын үнэтэй 60 гаруй эд өлгийн зүйлсийг даваа гарагт Ирак улсын их баригчдад албан ёсоор хүлээлт өгсөн байна. Америк нэгдсэн улсын цагаачлал ба гаалийн хууль сахиулах алба дотоодын аюулгүй байдлын хянан шалгах албанаас явуулсан мөрдөн байцаах ажиллагааны дүнд дээрх зүйлсийг нутагт нь буцаахаар болсон байна. Буцаж ирсэн 65 эд зүйлсийн дунд Ассирийн 2 дугаар Саргон хааны баримл, Эртний Шумерийн хөрс сүх зэрэг байсан юм а. Дээрх эд өлгийн зүйлсийг Нью-Йорк болон Балтимор, Мэрлин, Техас, Нью-Хэв муж дахь дотоодын аюулгүй байдлын хянан шалгах газрын албанд хурааж авсан байжээ. Америк нэгдсэн улсын цагаачлал ба гаалийн хууль сахиулах алба нь 2008 оноос хойш Ирак улсад 1200 гаруй эд өлгийн зүйлийг буцааж өгсөн байна. Мөн Франц, Герман, Польш, Австри, Хятад, Камбож болон бусад улсад 7800 гаруй зүйлсийг эргүүлэн өгсөний дунд Монгол улсад үлэг өрүүлийн чулуудсан үлдэгдэл багтжээ. Үргэлжлүүлэн та бүхэндээ өнөөдрийн босон зарим үйл явдлын мэдээллийг зургийн хэлбэрээр хүргэе.
Мэдээллийн хөтөлбөртэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Маргаашийн ажил үйлс тань амжилт хүсье.